Чингис хаан. Дөрөвдүгээр анги. Тэд нар тэр явж байна. Ордон нэхээрээ. Хасраа. Номсон авъя тэр. Ээжигээ сайн харж байд юм шүү. Тэмүүжин. Тоглогч тэр Тэмүүжин байна. Барьж аваад алж орхъя. Тэмүүжин. Өгөөдөр цөмөөрөө Тэмүүжингийн толгоогоор тэнгэр газараа дахин да. Тэмүүжин барьсны төлөө бүгдээрээ нэг тогтооч. Алив тогтооё. Тэр сэрэгчлээ. Яамаа та сэрэгдэг нь. Ашигт. Энэ ямар газар вэ? Таачуудын хүрээ. Таргуудаа чамайг харж вэ гэж надад даалгасан юм. Та ямар хүн бэлээ? Намайг сорхон шар гэдэг. Таргуудагийн айраг цэгийг эсэгдэг албатал да. Энэ хоёр бол миний охин Хадаан. Хүү чулуун нар байгаа юм. Энэ бол өвлөн үжингээс тэр жил төрсөн хүн. Аваа энэ орой бас хан хүн ирэхгүй юм чин дөнгөийг нь төр сулчихвал ямар вэ? За, таали да.
Ёстой үүлийн үр гэдэг л энэ байх. Адам нөгөө сүйтэй зам ах хоёроо аваад ир. Аав өөрийг ч нэг хөлсөн гэж байсан. Идтэй. Хахва 50 ид. Энэ таргууд тэр дээдх уух юм ч өгдөггүй байх шүү. Нэг өвөг дээдсийн хүүхдүүд атлаа яхаараа юм атгах хорон санаатай байдаг байна да. Мөнх тэнгэрийн гисгэлээс айдгүй юм байх та. Тэмүүжээ чи сайхан идэж байгаад унтаж амраарай. Харин би маргааш өөрийг чинь оргуулах арга бодъё. Хэрвээ та нар намайг тавиад явуулчих бол таргуудаа алах болно шүү дээ. Болохгүй. Болохгүй. Бид нар таргуудаагийн бол учраас дорд бидний амь насаар эзэн дээдс таныхаа амийг аврахад хар усах зүлгүү гэж аав хэлсэн л дээ. Та нар яагаад надад ийм сайн байгаа юм бэ? Аваа, Тэмүүжингийн дүнгийг салгачихгүй. Харанхуу болохоор чулуун ах чинь эзэн дээдсийг хүрээнээс гаргасан хойно сая суллаж болно. Тэрэнд ингэж хөвтөх амаргүй л байгаа хта. Би зүгээрээ Жаахан төвччих. Аваа. Хүн ирлээ. Ай. Ой. Чулууна. Тэмүүжин алдаж байгааг үз. Тодоо. Чи өрд нь Эсгүй Баатарын шадар бие хамгаалагч байсан хүн. Бусдаас илүү Тэмүүжин санаа тавьж явах учиртай биш үү? Чи санаа амарвэ. Тэр байж л байгаа. Эдгээр донгосоод байгаараа. Таргуудаа ноёнтой маргааш ханш нэг цагийг тохиолдуулан Тэмүүжингийн толгойг авч тэнгэр газрыг тахих юм гэлсэн. Чи тэрнийг наашаа өгöd. Би тэрнийг өөртөө сайтар харгалзах учиртай. Ойлгооч. Үхсэн дөр үзүүлнэг инэ. Босоод ир. Аваа. Эмээ. Та сонсож байна уу? Сонсож байна. Эмээ. Би удахгүй Тэмүүжингийн толгоогоор тэнгэр газраа дахих гэж байна. Та хүлээж байдаг юм шүү. Хүлээгээрэй. Хүлээнэ. Эмээ, та юу хийчихвэ? Би тэнгэрт хайлахдаа Тэмүүжингээр газарчлуулмаар байна. Тодоо. Юу гээ? Яасан? Чи миний эцгийн шадар туслах байсан атлаа биднээс урвсан. 7 жилийн өмнө чи бас Менлигийн аавыг хөнөөсөн шүү дээ. Надад
Өөр арга байгаагүй юм аа. Чи тэгээд яах гээд байгаа юм бэ? Би удахгүй өгöd мөнх хөх тэнгэрт зарга мэдүүлнэ гэж айхгүй байна уу? Зарга мэдүүлнэ гинэ. Тийм ээ. Би гартаа нүж атгаж төрсөн хүн шүү. Тэгээд юу гэж? Би өглөөч сүнс маань өгөхгүй. Хаа дуртай газараа очиж хүссэн үедээ чам дээр ирж харуулах болно доо. Чи удлаа гэвээс бөөхөс асуугаарай л да. Баг эзэнтэй минь. Би арга буюу л ийм байдалд ороод байна шүү дээ. Танаа аавтай ээжийг чинь булааж авахд би хавьяа байгуулсан. Бас Тэмүүжин үгээг барьж авахд аавд чинь тусалсан гэдгийг чи санаж байгаа үсттэй. Бас чамайг хонгороод авахд аваачин өрг гоохот бас л би байсан. Би бас танаа аавтай цуг татваруудын хорыг уучих шахсан. Би танааханд ямархуу хандаж байсан байна да тэгэхээр. Дараа нь яалаа да. Дараа нь би таргуудагийн бараа болгож болсон. Дорд хүнд чинь өөрийн мэдл гэж байдаггүй юм шүү дээ. За яах вэ? Тэгвэл чи надад ганц аяг айрг өгч. Тэгвэл би өгөхийн цагта харуулсал маань жаахан багасах байх. Миний сүнс чамайг өршөөж мэдх юм. За, би чам тэгээд өгье. Чи босож байгаа дөө. Алло. За алло. Тэмүүжин гавэдэр. Толгойлогчоо. Таргуудаа толгойлогчоо. Тэмүүжин оргочиж. Юу гинэ? Тэмүүжин хаавай. Тэмүүжин оргочихсоо. Хаашаа оргосон хэрэг үү? Мөнх тэнгэрэл тэрэнд тусалсан байх. Яахаар оргодог байна? Ордон бос. Бос гэж байна шүү. Мууса аригчтэй гэдэг. Толгойлогчоо. Та эмээ дээр очихгүй болох юм байлаа. Би та нарыг өршөөхгүй дээ. Эмээ. Эмээ. Би байна. Эмээ. Тэмүүжин оргочихсон гэв үү? Эмээ. Та санаа амар бай та. Би тэрнийг одоохон бариад ирэх болно. Гартаа дөнгөтэй 10 хэдэн хоног хоол ундгүй байсан хүн чинь хаа холдох вүлээ дээ. Эмээ. Тэмүүжин. Тэр Тэмүүжин гэж хэлээд өөд боллоо. Та бүхэн аан гэж бай. Манай тайчуудын амар амгалан байдлын төлөө алуун биеийн хараахан хөрөөгөө байгаа орбай эмээгийн ман сүнс амар давин байхыг бодолцож одоохон тал бүр тийшээ тарцгаан Тэмүүжин барьж авчираад алах хэрэгтэй.
Яадаг ч байсан Тэмүүжингийн толгоогоор тэнгэр газараа тахих болно. Ээжээ. Тэмүүжнийг хараагүй үз. Үгүй. Тэмүүжнийг олов уу? Үгүй олсонгүй. Ах トゥ нараа өргөжлөл хайцгаая. Та нар тийш явцгаа. Үлдсэн миний араас. Чулууна. Оо аав эргээд ирв үү? Шөнжин нүд хамхилгүй хайгаад үлсэд сангаж байна гэж ихтэйхэн. Аргуудаа хоол умдан идэж уучгаа дахиад хайх юм гинэ. Тэмүүжнийг мөнгө тэнгэрэл эвгээж байгаа бол та. Эстийн бөгөөс хідэн төмөн хаваарын гуужаалгуурыг нэгжиж байхад олж чадсангүй шүү дээ. Тэмүүжин мөнх тэнгэр ивэх болно. Заавал ивэх болно. Жаахан цай борцод чигээ дуг хийгээд авъя. Эдэн яс салж унах нь байна. Тэмүүжин тэнгэр минь чи яахаар энд байж байдаг лээ? Тэр дөнгөтэйгээ голын усанд хөвтөж байгаад хариу өрөө болохын алдаад манайх руу гүгээд ирсэн юм. Наашаа ирэх үед хувцсан шал ус байсан. Алуу, наатаха хурдан шатаачих. Багцсан юм даа. Ингэж явах ч гэж тээ. Хурдан суугаад юм ээ. Өвгөн ах минь. Би одоохон явуулгыг оргив. Та надад нэг морь өгнө үү? Болохгүй даа хүү минь. Аваа, та тэрэнд нэг мөр өчгөл дөө. Би морь өгөхгүй гэсэн хэрэг биш ээ. Харин одоо явж болохгүй учраа байна. Гол зам бэлчээр дээр харуул гарчихсан байгаа. Тэр холдолгүй л таргуудад баригдах болно. Тэгээд яана гэж? Хэдэн өдөр гэртээ нууж угаад нэг арга бодноо. Энд гэж үү? Тэд нар манайхыг 2 удаа нэгдсэн штэ. Та өөр нэг арга бодооч тээ. Хоньны онгоцонд нуул ямрав. Зүйтэй. Зүйтэй. Баг эзэн минь. Та хоньны онгоцонд нуугдахаас өөр арга алга да. Хэцүү л байх болов. Аха. Гэнч яаж болох вэ? Та бол манай алтан ургийн угсаа залгамжлах учиртай эзэн. Харин би дорд хүмүүс шүү дээ. Хүн болгон биднийг хаяад явж байхад та яахаараа бидэнд ийм сайн байдаг вүлээ? Хүн болгон өөрийн мэдлэггүй л салж нүүсэн байх шүү. Болжмор шувуу харцаг шувуунаас дутааж бутны ёроолд хорогдвол бут тэрнийг хамгаалж аварна. Тийм байхад бид гурав чамайг авралгүй яах вэ? Ах минь. Би хэрвээ хөл дээрээ босох өдөр ирдэг юм бол таны өгөө мэрх ачийг заавал хариулах болно. Та нар Тэмүүжин хараагүй үү? Хараагүй. Урд нэгж. Цангаж үхэл. Ай, наша. Талгаалагчаа. Цангаж байна гэж ихтэйхэн. Яах амарвал яасан бэ? Та нар халууцаж байхад Тэмүүжин бүрч хэцүү байгаа. Та нар халууцсан ч хөдөлгөөнтэй байна. Харин Тэмүүжин нэг газар төлөвлөгөөнгөө сууж байгаа шүү дээ. Жаахан гайгүй болов уу? Энд
байж суух аргагүй халуун юм байна. Одоо гайг болж гинэ үү? Гайгүй байна л да. Гэхдээ чи яаж тэсгүүлээ? Зүгээрээ би гайгүй. Талгуулагчоо, ингэж яагаад олохгүй нэ? Тэр лав бүр хол явчихсан бол л тоо. Жигүүртэй болоод нисчдгүүл юм бол тийм байх учиргүй дээ. Үгүй тэр арай хүрээний аль нэгэн Монгол гэрт нуугдаж байгаа хэрэг биш үсттэй. Тэгээд ч Тэмүүжин манай тайчуудын хувьд гайварцад тарина гэдгийг мэдэхгүй хүн байх биш. Амь насаа гаргуунд нь гаргаж тэрнийг агуулж байх хэн байх вүлээд? Нойрон тийм тэр лав уул хаданд л нуугдж байгаа лавтай. Гэхдээ бид нар сайтар нэгжлээ шүү дээ. Тэмүүжингийн бараа турууч алга байна. Чийсээ харж байгаагүйс болоод толгойлогчийг ингэтлэн чилээж явах ч гэжтэй. Тодоо. Чи урд нь Эсвэгийн шадар бараа болгож байсан. Чи арай тэрнийг тавиад явуулчихсан хэрэг биш үсттэй. Тэгсэн ч байж Гүчи битгий хүн гүжилдээд байгаарай. Энэ додог бариад ав. Эзэн минь. Та бидгийг эдний догсыг сонсоод байл та. Би танд чин үн чанддаг штэ. Толгойлогчоо, та намайг хэлсдүүлж байна. Хариугаа бүтэж өгөх нэ. Эзэн тийм ээ. Хадаа. За, цаг орой болж. Эхлээд эмээгөө оршуулчихад дараа нь цөмбөрөө Тэмүүжингийн голомтыг самарцгаая. Одоо харин эндээс явцгаая. Явъя. чи гэртээ хараад таргуудаа танаа голомтыг самарна гэж байдаг шүү гэж хэлээрэй. Ойлгох уу? Та нар одоохон нүү. Энэ бол хадааны хийсэн борцоогоо юм. Баг гэж баслгүй 10 тоног идчихэд хүрэлцэнэ. Амчин цангуул наад айргаа угаарай. Би чамд бие хамгаалах 2 сум өгье. Олон сум байвал омголон зан чин хөдлөн их хэргийг бааллаж мэднэ. Аваа өхөө ирлээ. Аюу, хурдхан хоньны онгоц руугаар. Алим нашинаад махаа аваад ир. Тодоо юу да? Тийм ээ. Оо хар золигч. Намайг үхнэ гэж удаа юу? Чи эзэгтэйг нээлэн Тэмүүжин далдал нуусан байж мэдх юм гэж таргуудаа толгойч надад хэлсэн юм. Би Тэмүүжнийг нуусан гинэ. Чи таргуудаа толгойлогчд юугаа хэлчихсэн юм? Яах гэж ирсэн юм бэ? Би танаа Монгол гэрээг чинь нэгжих гэж ирсэн юм. Тодоо хэрвээ манай гэрээс Тэмүүжин гараад ирэх юм бол би чамтаа нёгийгээ үзэлцэн гэж мэдээрэй. Нэгжихэл болно тоо. Энэ алгын жинэ бор гэрээс юу олдно гэж нэгчгэлээд явцгаая та. Чи битгий донгос. Чи яагаад манай эд юмсыг унгаагаад байгаа? Ингэхэд танаа охин доо хадаан хайчав.
Чи шүн дунд болсон хаашаа яваад ирж байгаа юм? Миний хэрэг чамд ямар хамаатай? Чиний наад үхсэн сэжигтэл байна да. Одоо чи байдлаа эмэгтэй хүүхдийн асуудалд оролцсон гинэ. Гарч нэг жицгээе. Алло, наашир. Энийг нэгж. Та хоёр нааш ирдэ. Энэ онгоцыг сайтар нэгжээд. Бай зарай. Тодо, чиний олж байгаа чинь алив аа? Чи яах гээд байна? Хоёулаа таргуудаа дээр очиж учир зүгөө олцъё. Би ил чамаас айж гинтээ. Очвол очие л доо. Ёй. Эзэнтэй минь. Эзэнтэй минь. Хаачдаг байна да. Энд байсан байх нэ. За. Хурд явж үз. Шалгал хүмүн. Хурдлаа. За. Хурдлаарай. Умсмаа тэр. Ма, үрч. Та нарт их баярлалаа. Яваа, хурд яв. Яв, хурд явж үз. Хасраа. Билгүүтэй.
Чи хэн бэ? Битгий асуу. Урдан зүгтий. Яах гээд байгаа юм бэ? Чи яг санаатай байгаа юм? Чамайг барих гээд байна. Хурдан нүүт. Хартаа. Урдлаараа. Таргуудаа байх шүү те. Амиг минь орсонд баярлалаа. Чи бид хоёр чинь тэнгэрт мөргсөн андуул шүү дээ. Чи ямуух гэж юу? Хэдэн жил уулзаагүй байсан чинь бүр том хэр болжээ. Харин чи тал нутагтаа алдраанд дурсгсан баатар ирүүлсэн. Тийм биз дээ. Энэ хэдэн жил амссан зовлон гэвэл хилээд баршгүй. Манайхан ядаж хаашаа нүүс юм бол доо. Би тэдний хаана байгааг мэднэ. Тэд нэр хаана байгаа иргүү? Энэ уулын довцгийг даваад бидний уулын амаар орохоор нэгэн орог саарл уул байгаа. Танайхан тэнд байна лээ. Жамуу хандаа баярлалаа. Би шалуухан явахгүй болохгүй. Яв та. Намайг хэрэг болсон үедээ дуудаарай. Базара. Би чамтай дахиад анд барилдмаар байна. Гэхдээ одоо миний бие солилцох юу ч алга байна штэ. Тэмүүжин, чи бол алтан ургийн угсаа залгамжлагч. Харин би жадраа угийн үр хаач. Гэсэн атал чи намайг голлгүй 2 удаа энд анд барилдсан. Одоо чи ийм бэрх хүнд өрх байдалд орцоход байхад чи бит хоёр амтлах жаргалаа хуваалцсан амсах цовлонгаа үүрэлцэн гэж андгай тангараа тавилдсан шүү дээ. Хамтдаа алтан ургийн боржгоо угийг дахин сэргээхийн тулд зүтгэе. Ах хүрээдэрлээ штэ. Аха. Ээж хаана вэ? Ээж гэртээ байгаа. Тэмүүжин. Буурч. Чи яагаад өрөөд ирвэ? Аав намайг чамтай хамт байхыг зөвшөөрсөн. Яасан сайн хэрэг вэ? Явцгаая. Ээж. Ээж. Эзэнтэн минь. Гурван жилийн дараа Тэмүүжин 19 нас хүрлээ. Аха. Алтан улсын цэргүүд наашид өдлөө ирж байна. Чухам хаана вэ? Уулын цаана. Тэмүүжин. Цаадуул чинь монголчуудыг харсан газар алж чаддаг тул цөмөрөө нуугдсан дэрв ха. Бэлгүй те. Чи ээж дүү нараа харж ханд нэг газар олж нуугд. Харин та яах юм бэ? Би очиж үзэт хий. Хасраа, цуг явъя. Явцгаая. Явъя. Хэдэн хүүхэн барьсан бэ? 20-30-аад байхаа. За харж угаарай. Маргааш жанжидны өргөнд хүргэж өгнө. Мэдлээ. Энэ төмрийн дарагчдыг яагаад алаагүй юм? Жанжаа. Энэ дарагчдын гарын урд ажгүй болохоор хэдэн сайхан сэлэм хийлэгчгээд алъя гэж бодсон юм. За. Наад шарсан хон чи сайхан харагдж байна шүү.
Шарж дуусаад манай цацарт аваачаад өгчгөөрэй. Мэдлээ. Ой, наадуулаа сайн харж байдаг юм шүү. Эзээ зогсон дээр үү? Шүн дундээ үдэл зүгээр болоо. Зөвхт нэг шүү алтан улсын энэ олон цэргүүд байх туу да. Нөгөө ажиллаа хий. За за. Энэ мордон сайн чөдөрлөөрэй. Монголчууд ирлээ. Мөнх тэнгэр бидэнд туслахаар шийдэх бололтой. Хурдан зэвсгээ аваарай. Дараад Тэмүжин гал усны гашуун зовлонг хантал амсаж явсаар 90 цент хүрлээ. Түүний эр зэрэг эрлэх баатарлаг үйл явдал нь тал нутаг даяар алдаршин дуурсах болсон юм. Таргуудагийн дарамтан доор холдон нүүсэн Овг аймгийнх нь тэрний алдар сүгдуулаад нүүн эрцгээсээр байлаа. Сайн байна уу үжимэн? Сайн байна уу? Та намайг танихгүй байна уу да? Намайг Цэгцүүхэ гэдэг Монгол аймгийн хүн л дээ. Цэгцүүхэ гинэ? Өнөөдөр би төмрийн дархан 2 хүүгэн дагуулan ирлээ. Тэмүжний имэйлийг тохиж үүдийн сөхөж өгч байг гэж бодсон юм. Намайг Зэлм гэдэг. Харин энэ бол миний дүүс үбэ. Бид нар нэгэн удаа Алтан улсын цэргүүдэд олзлогдоод байхад Тэмүжин биднийг авран гаргасан юм. Үжин минь. Бид энэс хойш эзэн Тэмүжиндээ хөжөө өргөх болно. Харин энэ бол зам зуур танилцсан анд нөхөр Ховлаа маань байгаа юм. Тэмүжин хамаг Монголоо дахин бадруулахыг хүүлийг сэдсэн гэж дуулаад бид алсын газраас зорин ирлээ. Та бүхэн иргэн ирсэнд баярлалаа. Тэмүжин сүйт үсгүүгээ авах гээд хонгороо довг руу явчихсан. Тэрнийг иргэн ирэхээр та нар анд нөхөд бололцоорой. Үжин та бидэнд нэгэн үеийн Тэнгэрлэг хөвгний анд нөхөр болох хүнтэй сайхан боломж олгосон явдал талархлаа. Бид тэр нь чин үнчээр зүтгэх болно. Мэргэд аймаг. Жаахан хүлээж өгөөрэй. Ирлээ. Татарын өдөрдөгч жалбух морилон ирсэн хэрэг үү? Мэрэгдүүд баян чинэлэг сүр хүчтэй хэвээрээ байсан байх нэ. Залуу минь наад үгч нь юу гэсэн санаа вэ? Арай манай мэрэгдүүдийг тал нутгаас арилан устсан гэж хэн нэгэн хэлээгүй зү. Хаанаас та? За, морилох түн. Морилох түн?
Би 4 настай байхдаа монголчуудад нутаг бэлчээрээсээ хөөгдөн эцэг Тэмүүжин үгийг алуулснаас хойш мэрэгдүүд та нарын тухай сураг чимээ сонсоогүй санагдана. Та нар арай Есүхэ Баатар Чилүүдэгийн эхнэрийг булан авсан тухай хэргийг Үхрийн баастаа холиод мартчихсан хэрэг биш үсттэй. Бид нэр хүчээ хураан цаг боломжийг хүлээж байгаа юм. Та нар тэгээд хүч тэнхээгээ хоримтлууллаач. Хэдэн зуун сайн хэрстэй тэнцэх хүчтэй Тэмүүжинг дээлнэ гэж бодож байна уу? Жалбууха. Чи тэр алс газраас нааш зорин ирээд манай 3 мэрэгдийн гутаанд доромжлох санаа агуулаагүй ч. Үгүй те. Би та бүхэнд өшөөгөө авах сайхан боломж олгож байна. Хэл л дээ. Есүхэгийн хүү Тэмүүжин сүйд өсгөөгөө буулган аваад замдаа явж байна гин. Тэр бүсгүй чэлгэр жиний бэргэн ихч болох учиртай өвлөн үжинтэй адилхан бас л хонгороо довгийн гоо бүсгүй байгаа юм. Тэд нар одоо хаана явав? Тэд нэгэнд манай татаруудын нутгийн дээсийг өнгөрөөд байна. Тэгвэл та нар яхаараа тэднийг барьж аваагүй? Есүхэ миний эсхийг хөнөөсөн өшөөг би хортой архигч алаад авсан билээ. Харин Есүхэ танаа мэрэгдийн бэрийг булаасан болохоор би эртний андууд та бүхэнд эргүүлэн өшөөг авах сайхан боломжийг л үйлдээсэн хэрэг шүү дээ. Та нар л өшөөг авах учиртай. Доктор толгойлогч. Бид Чилээдүгийнхээ өшөөг авах хэрэгтэй. Дөрөвдүгээр анги төгсөв. Орчуулсан